За бид өнгөрсөн хичээлээр Несторын тухай үзээд дууссан. Нестор сэтгэлгээ нь үнэндээ Несторын өөрийнх нь үзэл баримтлал биш, харин дагалдагч нараас нь гарч ирснийг, тиймээс түүний эсрэг гаргаж байсан буруу шалт нь үнэндээ түүнд хамаагүй байсныг, мөн Нестор нь Антиох хотоос гаралтай хүн байсан тухай бид үзсэн. Мөн нөгөө талаас бид Александрийн сэтгэлгээний чиглэлийн туйл болсон Аполлинарасын тухай үзсэн. Энэ хоёр үзэл нь хоёулаа асуудалтай байгааг бид харсан. Тэгээд энэ нөхцөл дотор эдгээр асуултыг чуулган хэрхэн шийдэх гэж оролцсныг одоо бүгдээрээ харцгаая. Та нарт нэгэн шинэ хүнийг танилцуулъя. Несторын үзэлд хариу барихаар бид Александр хот руу буцан тухайн үед маш алдартай байсан Кирилл гэдэг хүний тухай ярих хэрэгтэй болно. Тэр Ромын эзэнт гүрний маш чухал хотын тэргүүн бишоп болж чуулган дотор их өндөр байр суурьтай болсон. Гурвын тухай уламжлалт ойлголт хөгжөхөд Афанисиус чухал үүрэгтэй байсны адил Кирилл Христийн тухай уламжлалт ойлголтыг бий болгоход чухал үүргийг гүйцэтгэсэн байдаг. Афанасиус болон Каппадокийн эцгүүд ч бас энэ асуудлын хилцүүлэгт их зүтгэл гарган оролцсон гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэд Аполлонеризмын эсрэг тэмцсэн. Хэрвээ бидэнд цаг байсан бол арианизм нь зөвхөн гурвын тухай буруу сургаал заадаг байсан төдийгүй христологийн хувьд ч буруу сургаал заадаг байсныг олж харах байсан бөгөөд Афанисиусийн бичвэрүүд нь үнэндээ гурвын тухай гэхээсээ илүү христологийн сэдвэрүүд төвлөрсөн байсныг ч харж болох байлаа. Гэхдээ цаг хязгаарлагдмал учраас би Афанисиус биш, харин та бүхэнд шинэ бөгөөд маш чухал нэгэн хүн болох Кириллийг танилцуулахад илүү цагийг зарцуулъя. Түүний амьдарч байсан үеийг харвал Кирилл нь Афанисиусаас нэг үеийн дараа хожуугаар ирсэн боловч Афанисиусийн үзэлд нөлөөлөгдсөн байсан. Энэ хоёр хоёулаа Александрих байсан гэдгийг санаарай. Тэгэхээр Александрийн Кирилл манай эртний 376-аас 444 оны хооронд амьдарч байсан. Хэрвээ бурхан хүн хоёрын жинхэнэ нэгдэл байхгүй юм бол бурхан аврах үйлийг хийгээгүй гэсэн үг. Аврал биелэхийн тулд Есүс бүрэн дүүрэн бурхан, бүрэн дүүрэн хүн байх ёстой гэж Ириней хэлсэн. 200-ны дараа Кирилл Иринейн үгтэй санал нийлэн аврал хэрэгжихийн тулд энэ хоёр нь жинхнээсээ нэгдмэл байх ёстой гэж нэмж тайлбарласан. Христ дотор бурхан хүн хамт байна гэдэг нь Кириллд чухал байсан юм а. Харин Аполлинарасын дагуу Есүс зүгээр л сүнсээр хөтлөгддөг хүн байсан бол эсвэл Несторизмын дагуу бурхан ба хүмүүн чанар хоёул байгаа ч нэгдмэл биш бол бурхан хүний хувьар аврах ажлыг хийгээгүй болж аврал биелэгдэхгүй гэж Кирилл үзсэн. Бид бичээсийг алхамаар үзэхдээ яагаад энэ хоёр чанар нэгдмэл байх ёстойг харсан. Кирилл үүнийг хэрхэн тайлбарласан бэ? Библи заасан зүйлийг илүү тодруулж өгсөн суу тухаантан гэж би бодож байна. Энэ хүртэл итгэгчид ийхүү ойлгож ирсэн байна. Есүс дотор бурхан ба хүн ямар нэгэн байдлаар хамт оршин байгаа. Харин Кирилл энэ ойлголтыг өөрчилсөн. Тэр бурхан ба хүн гэсэн үүднээс бус цаг хугацаанд оршиж буй бурхны хүү гэсэн үүднээс шин зураглал гаргасан. Тэр харах үнцгийг өөрчилж өгсөн. Тэр махан биед ирэхээс өмнөх хүү махан биед ирсний дараах хүүг харуулсан. Ингээд ийм дүр зургийн оронд Кирилл ийхүү тайлбарладаг. Энэ бол махбод болж ирэхээс өмнөх бурхны мөнх оршихуйтай хүү болох гурвын хоёр дахь бод гал байна. Харин энэ бол одоогийн махбод болсон бурхны хүү Есүс бол энэ. Өөрөөр хэлбэл Есүс бол эзэн, Есүс бол бурхан, Есүс бол бурхан хүн хоёрыг өөртөө нийлүүлж байгаа юм бишээ. Есүс бол бурханаар эзлэгдэн хөдөлгөгдсөн жирийн хүнч биш. Мөн бурханаас тусдаа оршин тогтнодог хүнч биш. Есүс бол махбод болсон бурхан, хүн болсон бурхан юм аа. Үүнийг өөрөөр бас ингэж харж болно. Хэрвээ махбод болохоос өмнөх бурхан ийм юм бол махбод болсны дараах бурхан ийм байна. Гурвын хоёр дахь бодгал буюу бурхны хүү махбод болж биечсэн. Есүс бол дотор нь бурхан орсон хүн биш, харин биечсэн бурхан юм. Бидний харсанчлан энэ нь Есүсийн зөвхөн төрхт нь амьдрал үхэлд нь биш. Мөн амьлалтад өнөөдөрч хിവэрэ байж ирээдүйд ч тэр ийм хിവэр ирэн мөнхөд ийм хിവэр байсаар байх болно. Бурхны хүү одоо мөнхөд хүн хിവэр Есүс юм. Есүс бол эцэг ариун сүнснээс юу ч дутахгүй тэдний мөн чанарт хамрагддаг. Өөрөөр хэлбэл хүн болох Есүс бол бүхний эзэн, тэр бол бурхан юм аа. Энэ нь Библийн сургаалд илүү нийцэж байгаа юм. Учир нь Библи бидэнд ингэж
заадаггүй. Харин ингэж заадаг. Гурвын 2 дахь бодгал Есүсээр бийтсэн гэж. Эдгээр дээр үндэслэн Кирилл дараах дүгнэлтийг гаргажээ. Аполлинарасын эсрэг Есүс нь бүрэн бүтэн хүний сүнс ба биетэй хоёулантай байсан гэдгийг хэлдэг. Несторын эсрэг Кирилл Мариа үнэхээр махбод болсон Бурхныг төрүүлсэн гэж хэлдэг. Бурхан чанар хүмүүн чанараас салангат байх боломжгүй. Учир нь 3-ын 2 дахь бодгал нь мөнхөд Бурхан юм а. Никеягийн зөвлөлтөй адил 100-ны дараа эдгээр маргаануудыг ялангуяа Несторын сургаалын асуудлыг хэлэлцэхээр Эфест чуулганы зөвлөгөөн болсон. Тэгээд ийм үр дүнд хүрв. Кириллийн ойлголтыг ортодокс гэж тунхагласан. Энэ зөвлөлөөс өнөө хүртэл ашигладаг бод галын нэгдэл гэх нэр томьёо үүссэн. Грек хэлээр бол гипостаз нэгдэл гэсэн үг юм. Өнгөрсөн удаа бид 3-ын тухай үзэж байхдаа 3 гипостаз буюу бод гал болсон эцэг хүү сүнсний тухай ярьсан. Энэ 3 бод галын нэг бод гал буюу нэг хүн нь 2 мөн чанартай. Гипостаз гэдэг нь бод гал person гэсэн үг ээ. Тэгэхээр 3-ын тухай видео дээр Бурхны хүү бол бод гал буюу бие хүн гэж заасныг санаарай. Тэгэхээр Есүс бол гипостаз буюу бод гал бие хүн юм. Дахин хэлэхэд энэ Бурхны хүү гэх бод гал нь Есүс гэдэг хүний дотор байдаг биш, харин махбод болсон Бурхны хүү 3-ын 2 дахь бие хүн Есүс тэр чигээрээ юм а. Тэгээд тэр бод гал нь хүмүүн чанар ба Бурхан чанараас бүрддэг. Тэгэхээр 2 мөн чанартай нэг хүн бод галын нэгдэл гэсэн үг. Мөн зөвлөл нь Несториусын эсрэг Кириллийн талд орж Мариаг Бурхны тээгч гэж нэрлэх нь ортодокс гэж үтсэн. Түүнчлэн Несториусыг буруу номтон гэж буруутгав. Энэ нь шудраг бус байсан баха. Несториус салангат 2 мөн чанарыг заагаагүйч түүний дагагчид туушруулсан. Гэхдээ Несториус Кириллийг хүчтэй шүүмжилсэн байсан учраас дагагчид нь түүний сургаалыг тэгж буруугаар дүгнсэн. Тэр бодол санаагаа нарийн тодорхой илэрхийлэхдээ болгоомжгүй байж үг хэлээ цэгнээгүй. Тиймээс түүнийг буруу номтон гэж буруутгасан юм а. Эфесийн зөвлөл Никея шиг асуудлыг шийдсэн мэт харагдаж байгаа ч үнэн дээр Христийн талаарх онц сургаалын маргаан нь Никея шиг бүрэн дууссангүй.